Бидний итгэдэг ертөнцийн эзэн бол гурвал нэгдэл юм аа. Тэгээ би их нэртэйгээ гэр бүл болоод нэгдэ хүү маань төрлөөхөд бид гурав нэг хിവэрэл байна. Гэр бүлд ийм нэгдэл байгаа нэг сайхан. Гэтэл хорвоо ертөнцийн эзэн бүгднгийн нэгдэлтэй бүтээсэн юм аа. Би адвентист сүмдээ хайртай яагаад гэвэл бид зүгээр нэг тоос шорооны замбраагүй байдлаас үүсчихээгүй ертөнцийн эзэн биднийг гайхалтайгаар бүтээсэн юм а гэдэгт итгэдэг. Би сүмдээ хайртай яагаад гэвэл авралын үннийг бидэнд тэр төлөвлөгөөг нь тайлбарлаж өгд юм. Давид хаан аимшигтай гим нүгэл үйлсэн байдаг. Юу гэхээр өөрийн үнэнч зарцыг дайны талбарт хийх юмд алуулсан. Өөрийнх нь итгэлтэй зарцыг алуулснараа эхнэрийг авахж оролцсон. Гэтэл ертөнцийн эзний шүзүүлэгч чи гим хийлээ гэдэг түн санаалсан. За дуулал номын 51:10 дээр эзэн минь ээ миний дотор миний зүрх сэтгэлийг та шинчилж өгөөч гэж өгүүлсэн байдаг. Миний дотор цэвэр зүрхийг бүтээж, миний дотор зөв сүнсийг шинчлээч. Бид төрөлхийн ийм гим чанартай гим үйлдэлгээрээ төрсөн болоо харин ертөнцийн эзэн биднийг аврал дуудан бидний зүрх сэтгэлийг шинчилж өөрчилж байна. Би адвентист сүмдээ үнэнч яагаад гэвэл адвентист сүмд маань сайн муугийн энэ тэмцлийг сайн тайлбарлаж өгд юм аа. Би сүмдээ хайртай яагаад гэвэл эзний үхэл болон түүний дахин амьлж мөнхийн гунст орсон. Бас бид дахин амьлж мөнх түүнтэй хамт байна гэдгийг зааж сургадаг юм. Тэгэд бидний сайн мэддэг Библийн ишлэл Иохан 3:16 ертөнцийн эзэн хүндөр дэвтэн үнээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн юм аа гэж байдаг. Тийм учраас би аврагдах нэ. Тэгэд хэдэн сарын өмнө манай ерөнхий чуулган цуглахад бид сүмдээ дахин нэг итгэлийн үнцийг оруулъя гэж ярилцсан байгаа. Тэгэд яг энэ ерөнхий чуулганы уулз туралд өөрөө биеэрээ суугаад яаж хүмүүстэй санал бодлоо солилцож байгааг нь сонсоход их сонирхолтой байлаа. Энэ итгэлийн үнц нь юу байсан бэ гэхээр Христ дотор сүнслэг байдлаараа өсөн амьдрах гэсэн ийм сэдвтэй. Би энэ сүмдээ хайртай яагаад гэвэл намайг Есүс Христтэй адил болохыг урамшуулан хөхүүж дэмжиж байна. Яагаад би сүмдээ хайртай вэ гэхээр манай сүмд одоо 14 сая хүн нэгдэж гэр бүл болчиход байна. 13 бүсийн чуулган болон дэлхийд даяар хуваагдан байна. Тэгээд зарим нэг бүсийн чуулганд нь жилд саяас илүү хүн усан баталгаа хүртэж манай сүмд нэгдэж байна. Дэлхийд даяар өсөн нэмэгдэж байгаа сүм учраас би сүмдээ хайртай. Тэгэд ерөнхий чуулганы үеэр олон янзын хүмүүс өмнө гарч залбирд үлдэж байсан. Энэ ерөнхий чуулганы хурлын өмнө нэг хүн гарч ирээд янз бүрийн үг хэлээр ингээд мөргөл залбирд үлдэхэд хүмүүс яаж тэр бүхнийг ойлгож байсан бэ гэдгийг бодоход их гайхалтай. Яагаад ингэж вэ нөхөр манай сүмийнх нь нэгэнтээ дэлхийд даяар өнцөг булан бүрд нь хөрч өөрсдийнхөө сайн мэдээг тунхаглаж явна. Бид юу гэж зарлан тонгож номлож байна вэ гэхээр агуу эзэн удахгүй иржээ энэ дэлхийн төгсгөл ирэх нэ гэдгийг тарааж байна. Энэ мэдээнд дахин үхэл, нулимс, гашуул, зовлон гэж байхгүй болно гэж зарлж байна. Тэгэд Африкт ажилтгч бай, Азид ажилтлаач ингээд энэ олон газар ажиллаад ерөнхий чуулганд очиод ингээд оролцоход их сайхан байлаа. За тэгээд 15 м газар алхаад очиход 2 минут хүрэхгүй болов гэж бодох байх та нар. Тэгээд нэг 15 м-ийн дотор ингээд алхаад үзэхэд тэнд ерөнхий чуулган дээр таньдаг хүмүүс чинь тааралдаад 10-20-ороо өмнө чинь тулаад баг хэдэн цаг гарсан болсны дараа тэр хаалгаар гарах болсон. Миний хувьд ерөөсөө мөнхийн улсад байгаа юм шиг сэтгэл төрж байсан. Яагаад гэвэл гэр бүл маань халуун дулаанаар нэгдэж нийлсэн. Намайг их том хөдөр Африкт тэрвэрэд авлаа. Солонгостой танилцсан намайг мэддэг хүмүүс намайг тэрвэрлж авлаа. Африкт ажиллаж байхад таарлаж байсан Филиппин хүмүүс маань хүртэл хурж ирээд тэрвэрээд надад та мэдчилж байна. Тэгээд баг 35 жилийн өмнө хамт ажиллаж исэн Америк хүмүүстэйгээ бас тэнд таарлаад тэрвэрлдээд их сайхан санагдлаа. Тэгээд би одоо бол мөнхийн улс ямар их баяр хөөрөөр дүүрэн байх вэ гэдгийг багч гисэн мэдэрлээ. ертөнцийн эзэн биднийг ад жаргалаар дүүрэн нэг гэр бүл байгаасаа гэж хүсдэг. 1967 оны 9-р сард би усан баталгаа хийлгэсэн юм аа. Тэгээд сургуулийн маань хэсэг найзууд маань надтай хамтаас усан баталгаа хийлгэсэн. Тэгээд манай сургуулийн захирал бас сүмийн номлогч пастор хүн байсан учраас биднийг гэрчилж усаар баталсан юм. Их сайхан нам жим ийм уулын билд бид нэр усан баталгаа хийлгэсэн. Тэгээд яг ингээд усан баталгаа хийлгэх гэж байхад манай сүмийн номлогч пастор багш маань энэ усан дотор байгаа загсыг хараач гэсэн. Бүр сүргээрээ ингээд загс бидний хөлн доогуур явж байсан.
Ингээ одоо бодоход энэ 35 жилийн өмнө усан баталгаа хийлгэж ийсэн цаг мөч мөнийг сайхан дурсагдаж санагддаг. Би муу мухайг дагаж явж ийсэн бол муу мухайгаа орхиж түүний эсрэг өөрийгөө өөрчлөе гэж үүнийг батлан бэлэгдэл болгон энэ усан баталгааг би хийлгэсэн юм аа. Тэгээ би эзний зоог барих энэ хүл угаах ёслол болох болгонд их баг үе дурсдаг. Яагаад тэгэхээр яг усан баталгааг хийлгэж байхад бид бас хүл угаах ёслол хийж сүүлчийн зоог барьж байсан. Тэгээд би өөр сүм тэгдэггүй сайн мэдэхгүй байна. Манай сүм ямар ч байсан хүл угаах ёслол хийдэг. Манай сүмд хүл угаах ёслол байдаг нэг сайн хэрэг. Яагаад тэгэхээр хүл угаах ёслол болгонд би өөрийгөө хэр зэрэг өөрчлөгдсөн бэ гэдгийг өөрийгөө толинд харж байгаа юм шиг сайн бодож үздэг. Намайг Христтэй адил болгож байгаа ямар зан чанар байна вэ гэдээ бодож үздэг. За энэ 90 зууны хүслэн гэдэг ном Эллен Вайтгаа бичсэн. Энэ номонд сүнсний мөн чанар гэсэн бас нэг юм сэдвтэй юм байдаг. Энд бичигдсэн нэг зүйлийг бол би их сайн харж явдаг. Яг түүхээр Эллен Вайтгаа яг гэр бүлийнхэнтэйгээ сүмийнхэнтэйгээ нийлээд залбирч байхад яг тэр үедээ үзэгдэл үздэг. Эллен Вайтгаа яг түүхээр эзэнд алдрыг өрг гэдэг эзний үзэгдлийг үзэж эхэлдэг. Яг энэ үзэгдэл үзэж байх үед нь маш олон хүмүүс Эллен Вайтгаа ямар байдалд орсныг ажигладаг. Яагаад тэгэхээр Эллен Вайтгаа ерөөсөө амьсгал аваагүй тэр үед. Тэгээд хэдэн цагийн дараа Эллен Вайтгаа иргэн энэ дэлхийн амьдралдаа амьсгалж эхэлдэг. Яг ийм маягаар үзэгдэл үзэх журмаар Эллен Вайтгаагаар дамжуулан ертөнцийн эзэн өөрийн хүмүүстээ маш сайхан мэдээг явуулдаг юм. Эллен Вайтгаа хэлж ярьсан бүх зөвгнөл нь бидний энэ барьж суугаа ертөнцийн эзнийг болсон Библиэд авцав нийлд юм аа. Тэгэд энэ сүнсний зөвгнөлийг бид нар авснараа үнэхээр ад завшаантай ийм сүмд явж байна гэсэн үг. Би адвентист сүмдээ хайртай. Яагаад гэвэл манай сүмд зөвхөн 10 хуулийг ёсчлон биелүүлдэг. Амралтын өдрийг ариунаар сахих тун гэдгийг бид биелүүлдэг. Энэ тушаалыг сахидаг цөөхөн л сүм байдаг. Та 7 өдөр хийдэг ажлаасаа илүү 6 өдөр ихийг амжуулж чаднаа. Энэ бол ертөнцийн эзний бидэнд өгсөн амралтын өдөр юм. Тэгээ охины маань их сургууль сурж байхад олон оюутан гүчи яга хагасанд хичээлд очдог өнөөдөр чинь хагасан ш тэгээд тэгдэг. Охин маань юу гэдэг вэ гэхээр аасан гаргийн орой нар жарахаас ям гаргийн орой нар жарах хүртэл бол энэ амралтын өдрөө гэдэг. Оюутнууд чи чадахгүй байх таа гэдэг байсан. Гэхдээ өөрийнх нь амралтын өдрийг эрхэмлэн хүндэлдэг хүмүүсийг ертөнцийн эзэн маш агуугаар ивэдэг юм аа. Тэгээд сүмд маань 10% өргөх юм тогтолцоо байдаг нэг сайн хэрэг. Яагаад гэвэл энүүгээрээ дамжуулан бид эзнийг алдаршуулж байдаг. Яаж бид амьдрах ёстой вэ гэдгийг ертөнцийн эзэн бидэнд зааварчлан сургасан байдаг. Тэгээд сүмийнхэн маань хүмүүст архинаас гарах, тамхи татхаа болох, янз бүрийн хортой юм хэрэглэхийг болиулах гэж хичээд ихт би их баяртай байдаг. Ээж маань бидэнд үргэлж арх ууж, тамхи татаж болохгүй гэдгийг үргэлж сануулдаг байсан. Яагаад гэвэл миний 3 найз архинаас болж 20 төрөлгөө нас барцгаасан. Яасан бэгээр найзууд маань согтуугаар ноцог лунж аваад онхолдоод өгчихсэн. Нэг найз маань яасан бэ гэхээр маш туршлагатай бас 9 мис засалчтай хамт мис засал хийж байсан, их нарийн мис засал хийж байсан. За тэр яасан бэ гэхээр тэр мис засалч дундаас миний найзад хамгийн сайн дүнг профессор нь тавьсан. Тэгээд энэ найзаас минь хүмүүс асуусан. Чи яагаад энэ мис заслыг энэ нарийн ажилбарыг бид нараас сайн хийж чадваа гэж асуусан. Энэ найз маань ямар амьдралаар амьдэрсэн бэ гэхээр арх хизээч амсч байгаагүй, тамхи хизээч татаж үзээгүй. Тэгээд зөв амьдралын хэв маягаар амьдарч байсан юм аа. Адвентист байгаадаа би их баяртай байдаг. Яагаад гэвэл миний бие цогц бол ертөнцийн эзнээс сүм юмаа гэдгийг надад заал сургаж өгдөг. Би адвентист байгаадаа их баяртай байдаг. Яагаад гэвэл би адвентист их нэртэй болсон. Адвентист нэг сүмд нэгдсэн хүмүүсийн амьдралын хэв маяг бол хайраар дүүрэн байдаг. Би адвентист сүмд явдахдаа их баяртай байдаг. Яагаад гэвэл зөвхөн манай сүмд мөнхийн улсад байгаа ариун ордны талаар зааж өгдөг. Ариун ордон дотор бидний энэ 27 итгэлийн үнцийг бүгдийг багтаасан байдаг. Яагаад гэвэл энэ ариун ордны төвд Есүс Христ байна. Тэгээ яг одоо мөнхийн улсын ариун ордонд Есүс Христ дотор нь бидний төлөө үйлчилж бидний гэм нүглийг уучлуулахын тулд ариусгахын тулд үйлчилж байгааг бодоход их баяртай байна. Наад одоо айх зүйл алга.
Яагаад гэвэл их эзэн Есүс Христ миний төлөө тэр гим нүглийг даван туулж одоо миний төлөө ариуслын үйлдэлийг хийж байна. Тэгээд 1870 онд яг сүмийнхэн маань нэгдээд сүмээ юу гэж нэрлэх вэ гэж ярилцаж байх үеийн би ингээ бодоход их сонирхолтой байна. Тэгээд энэ сүмийнхэн маань суугаад 7 өдрийн Адвентист гэж нэрлэе гэж шийдчихсэн. Адвентист гэдэг маань Адвент буюу Есүс Христийн дахин ирэлт гэсэн утгатай үг юм аа. Есүс Христ иргэн ирж байгаа нь ямар сайхан хэрэг вэ? Энэ мэдээг сонсох бүрдээ миний сэтгэл хөдлөг. Яагаад гэвэл аврагч Есүс Христ ирж байна. Номлогч энэ тухайл зааж сургаж байна. За Катрина гэдэг далайн хар шуурга тэр Нью Орлеан гэдэг хотыг яаж сүйтгэснээ та нар сонссон уу? Мэдээгээр харсан уу? Тэгээд тэр цунами гэж нэрлэж байгаа тэр далайн хаялга яаж их хохирол учруулсныг та нар санаж байна уу? Энэ бүхэд зовлон шаналл удахгүй үгүй болно. Би амьд ертөнцийн эзэнд итгэвтэй. Тэр амьд ертөнцийн эзэн иргэн ирж намайг мөнх амьдлуулахаар авч одно гэдэгт би баяртай байдаг. Би мөнхийн улстай эзнээс асуулт асуун хамт байна гэдэгт их баяртай байна. 1000 жилийн дотор би эзэнтэй хамт байхдаа түүнээс их сонирхолтой асуулт асууна. Юу гэхээр би багтаа нэг залуучуудын юм зуны сургалтанд байсан. За багш маань юу гэж заасан бэхээр Есүс Христэд загалмаад ингээд цовдлогцсон гэж хэлж өгч байсан. Тэгээ би юу гэж асууж байсан бэхээр яахаараа Есүс Христ миний төлөө тэнд алуулсан бэ гэдээ асуусан. Тэгэхээр өнөөдөр энэ суугаа хүн болгон тэр хайр гэдэг чи юу юм бэ? Яагаад алуулсан бэ гэдгийг асуух сонирхох хүсэлтэй байгаа. Бид шинэ дэлхий дээр мөнхөд амьдрах болно. Биднийг бүтээсэн эзэн биднийг дахин шинжиж бүтээж мөнхөд цаглашгүй амьдруулах тэр боломжийг хангаж өгч байгаад би их баяртай байдаг. Матай 16-гийн 24. Тэгээд Есүс шавнартаа хэрв хэн нэг нь миний араас явахыг хүсвэл тэр нь өөрийгөө үгүйсгэг. Загалмайгаа үрч намайг дагаг. Учир нь хэн өөрийнхөө амийг авахыг хүснэ тэр хүн түүнийгээ алдана. Харин хэн миний төлөө өөрийн амийг алдна тэр хүн түүнийгээ олно. Учир нь хүн бүхэл дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд юугаа өгөх билээ? Учир нь хүний хүү Тэнгэрээс нарын хамт эцгийнхээ алдрын дотор ирж хүн бүрт үйлсийнхэн дагуу хариу өгнө. Би 7 өдрийн Адвентист сүмийн гишүүн байгаадаа үнэхээр их ад жаргалтай байна. Бүгдөө эзний дахин ирэлтэнд бэлэн байж ад жаргалаар дүүрэн байцгаая. Амен.